Сэнийг телевиз үзүүлж байна. Ивент тэтгэгч Махимбекс. Манайд нэг удаа. Манайд нэг удаа гэх нь. Өнөөдөр чи 90 гэлээ шүү дээ. Найманд соёл урлагийн сургуулийг дөөрийн дуулаач юм гэж ихээр Монгол улсын Хөдөлмөрийн Баатар ардын жүжигчин Гонгорын хайдын удирдлагын дор хөшийнхээ удирдлагын дор ингэж төгссөн. За тэгээд би чи саяхан энэ гэртээ нүүж ирсэн. Римский-Корсакийн нэрмжит театр гэдэг Санкт-Петербург хотод байдаг. Тэр театрт одоо Евгений Онегин дуурийн Ленскийн дүрийг бүтээж байгаа ийм зураг байгаамаа. Ерөнхийдөө бол яг надад хөгжмийн цуглуулга байдаг. Манайх ерөнхийдөө нэг хоёр хэсгээс бүрддэг. Нэг одоо ингээд хөгжмийн хэсэг байхад нөгөө хэсэг нь бол ингээ бурхан шашны хэсэг. Энэ бол жишээлбэл Хормос тэнгэр гээд ноён утгатай 5 дугаар ноён утга тэр хүний тодорхойтой одоо уншиж ирсэн Хормос тэнгэр гэдэг бүтээл байна. Энэ нэг жижигхэн авдар болохоор зэрэг манай өөгийн хэрэглэж байсан авдар. Янз янзын эрхнүүд надад байдаг. Хитгэж эрхгийн тайлбарлая. Жишээлбэл энэ бол дүнтэй эрх байхгүй юу? Дүнтэн эрх гэдэг дуун дээр хүртэл байдаг штэ. Тэгээ энэ эрхээр бол Баян намсраа бурхны зүрхэн тарныг уншдаг юм байлээ. Энд бас нэг сонирхолтой эрх байгаа. Энэ нь болохоор нөгөө алтнаас үнэтэй одоо модоор хийсэн эрх гэдэг юм байна. Яагаад гэдэг юм бэ гэхээр энэ модыг авахын тулд хүн амьд үйж бас өндөр уул мод руу авирчээж авдаг гинэ. Тэгээ манай өөгийн эрх тэргээд янз янзын эрхнүүд энэ болохоор жишээл миний нөгөө анх ном үзэж байхдаа маань уншдаг байсан эрх маань. Ерөнхийдөө нэг зах цухаас нь танилцуулах юм бол ийм байна. Доор нэг 30 гаруй эрх л байгаа даа. Байна. За ирж байна. Болчлаа одоо очлоо. Манайд ирж байгаа гэж байна. Тэгэхээр одоо хэдүүлээ явж хүнсээ цуглуулцгаая. За энэ замын төгжиж аимшигтэй их байна да. Хөгжим бүжгийн сургуулийг төгсөөд 6 жил, 7 жил болсон байна. Энэ хугацаанд уртын дуучин мэргэжлэлээр ерөнхийдөө дагнаж ажиллаж ирсэн. Тод болохоос өмнө бол бас нэг бэлэн юм хэрэгтэй болов гэж боддоо. Камнууд дотроос бирлээ. Байх бол бирлээ их зүгээр үт юм аа. За сайн уу. Юу байна? Сайн сайхан.
Ажил ихтэй юу? Ачвэ? Тэгээд дэжиг хордоо болоо. Нийлээ. Танах ч тэгээд олоход ч амархан юм аа. За, гэртээ байгаа юм шиг байна шүү дээ. За бай. Хоол хийдүүлээ юу яана? Өө шийд байгаа гэх шиг. Зоош мош идсэн шиг тий. Ямар халаа? Ямар хажих вэ? Тэгээд эзэн өөрөө мэд. Би бодоод байна одоо бас хаяс сурж ирсэхтаа хийжсэн байсан сурсан байсан юм аа. Ийм илүү амттай. Сонирхолтой болоо тий. Тэгээ. За, ерөнхийдөө хоол жоохон хийхтэй юм уу? Элдвийн дизайн гэхээс илүү амтын илүү голчилдог шүү гэдгийг бас ташрам дурдъя. Тэгээд чам танаа гэр тэгээд нэг тийм гоё хоол хийдэн гэж хүнийх бодоагүй зүгээр. Их хоол идэх байх гэж боддогсэн шүү. Хамгийн гоё амттай бол ямар хоол вэ? Ямар хоол юу хамгийн гоё? Тэглээсээ хийсэн хоол хамгийн амттай. Тийм. Бас ээжийн хийсэн хоол. Өсөж байгаад идсэн хоол Оо гоё. яа. Бас үсч байгаа. Энэ ээжүүд гэж ярьлаа. Оо. Сайн байна уу? Сайн байна. Сайн Янз байна. цагаа барьж штий. Цай ямар цай авах уу таад? За ямар ч Жимстэй цай байна, лифтэн цай байна, саяны авдаг чи юу лээ дээ. Тийм юутэй. Зүгийн малтай тийм. Эсвэл зүгийн малтай ус шууд ууж болж байна. Эсвэл шууд сүү ууж болж байна. Айрг ууж болж байна. Айрг Айрг болох юм байна. Машин барьж байгаа юм байна. Оо, Болох юм байна. олно шүү дээ. За тэгвэл юу яач таа. Сайхан лифт нь л очт. За тэг. Хоёр үсгүй яах юм. хэлц зүгийн балтай. Аа. Шинэ авсан цай. Зүгийн балтай шинэ авсан цай. Энд ч цай мэдтий. За сон сайхан юу вэ? Шинэ мөн мэдтий. Энэ цай мөн мэдтий. Мо цэцтэй юу? Окей. Энэ лифт биш л байна да. Зүгээр цэвэр ус байна. За би лифт анзарч игэлээ. За баярлалаа ухаарлаа. Бид дээр бас нэг тоглолт хийх гээд За хөөцөлтөд байна. Бэлтгэл ажилдаа орсон байна. хизээ тоглох юм. 3 сарын 8-нд бүсгүүчүүдэд зориулаад VIP 100 гэдэг тоглолт байна. Цай хийхгүй. Хяа мэдэрээ зэ. Одоо хоол болохоос өмнө бас нэг жоохон хугацаа. Айгу удаан хийдэг хоол. Тэгэхээр сайхан хяа мэдээ цай дахиж хийлгээд тэгээд илүү дутуу юм аа. Цаашаа. За. Чи зүссэн гэхэд чумта чи зүссэн гэхэд арай Гэр наачаар нь өөрөө цаанаас юм зүсээстэй байдаг юм учраас. Авцсан юм л та. тийм баха тийм бах. Тэгэхээр Тэгээ амт нь гоё юм биш та. Ийм хям гарсан штэ мэдээг юм уу? Нөгөө агаар салхи малхин донгор гарч мардсан штэ өвөл мөвөл 100 ч юм уу. Тэгэхэд энэ авах гэдэг боломж юм аа. Ам бай. Чи ийм хийл тоглолт юм уу? Морин хийл гэдэг үү те? тэгдэг. Чийл гэдэг. Тэгээд энэ юу л дээ хуцаа хөгжмнүүдийг бол ерөнхийд нь ингээд ерөнхийд нь тавлна. Аа тий жишээл мороор хийл чийл би хөгжим тоглох байхгүй. Тэр флэнт байж гэдэг юм ингээд тэгээд яг зөвхөн нөх хөгжим өөрөө айгуу тийм өрөвдөлттэй зэмсэг байхгүй. Бишэтнэ байхгүй. Аим өрөвдөлттэй би хөгжмийг яг тэр зэрэг ингээд нөгөө хинч хуржил тоглохгүй бол өөрөө хизээч дуурч чадахгүй амтан. Амтан ч биш л дээ зүйл те. Тэгээ амар өрөвдмөр үстэй. Өөрөө юу ч хийж чадахгүй. Хэрвээ хүн хүрээ дуурахаар ертөнцийг уураадаг. Авьяастай тантан тэнд гар хүрэхгүй бол тэгээд авьяас хүн хүрэх юм бол тэр тэгэл яста нэг мод чулуу шиг л дуурна шүү. Гэхдээ айгу сонир байхгүй. Бидний муухай гэж бодож байгаа дууралтыг гоёор хүлээж авдаг амьд амьтад бас байж болохоор байгаа байхгүй. Гоёор хүлээж авах өөр ертөнцөж байж болно. Бидний гоё гэж бодоод байгаа юм тэнд магадгүй тэднэрт бол те амьтадад болохоор онцгой сонсогдсон. Тэгэхээр авиа гарч л байгаа бол ямар нэг амьдлалт нь. Энэ философи юм. Хандчихлаа. Яаж гал яриа нэг тийм сонин гүн ухаан. Хойно яг хэр удлаа? Хон Яг ямар сургууль? 9 жил болсон. Юу тэр Санкт Петербургийн Римский-Корсаковын нэрэмжит консерватори гэж байдаг байхгүй 1862 онд байгуулагдсан Оросын урлагийн хамгийн анхны сургууль. Тэгээд
тэнд сургууль төгсөөд тэгээд наашаа улаан өвдөд бас багшил юу театрт ажилласан. Театрт нэг 3 жил гоцлол дууч хийсэн. Тэгээ энэ жилээс бол одоо Хүчмүжийн коллежид дуулаач багш хийж байгаа. Эрж яваа цагийнхэн дэлгэн садан хотлолнороо жарган цангин суухын хүчрийг өхөн үзвээс. Цагийн орчинд турах тусаар Монголын хон өвих дүүх соёлыг өвгөөс цэцэгт эцгээс хүүд. Удмаас судамд баримтагтай судрабит уламжлуулан үлдээсэн ухаант дээдсийн дамайны тухайн оршмоо. Дэлхийг дайлах Монгол брэнд нүүдэл бууз. Давсраа гсэн чинь жүжигчин байсан. Гэхдээ яг жүжигчин кино урлагийн дэд сургуульд сурж исэн юм билээ. Тэгээ яг жүжигчний мэргэжлэр сурж байгаа. Тэгээд манай хүн чинь өөрөө явахтаа бас нар гэрийн гацгталтай ингээд төлбөр тооцоо моцоо гэдэг нэг тиймэрхүү асуудал асуулаад сургуулаа орхисон юм билээ. Тэгээ дэр бүлийнх нь болохоор яг сургуулаа төгссөн. Энэ кинонд яг л тухайн гэр бүл яг тэр чигээр л байгаа. Амьдрал нь тухайн даваас рахсны чинь тий өөрх нь одоо яаж явж байгаа кууцд орсон. Тэгээ яаж явж байгаа ямар шоу хэмжээний оюутан байсан. Тэгээ яагаад кууцаас гарцсан. Тэгээд гэр бүлтэйгээ яаж амьдарч ийсэн. Өөр хүүхдийн төлөө яаж зүтгэж ийсэн. Ямар хүн чанартай хүн байсан. Энэ амьдралыг авч явахын тулд энэ амьдралын үнцийг аз жаргал гэдэг яг юунд байдгийг гэдэг. Ерөөсөө л яг тэр гэр бүлийг 100% гэж хэлэхэд болно тий. Болно зөө. Яг охин нь бас яг тэр нэг өөрийнхөө дүр дээр тоглох тэр бүжиглээд айгүй мэндэг бүжиглээ байна шүү дээ. тий. Нээлтэн дээр бас бүжиглсэн шүү дээ тий. Тийм. Нээлтэн дээр бас. Янз бүрийн бүжиглдэг тий. Тэгээ тэр бас яг л тэр кинон дээр яг бас гарсан. Яг тэрэн шиг нөгөө нэг тэр охин нь бас хүүхдийн ордонд те ингээ юу сургууль дээр бүжиглэжсэн чинь аав нь яг ингээ өвлөө хүн болж орж ирэл ингээ ухаалтаж унаал тийм болж исэн юм билээ. Тэгээд тэр дараа жил нь аав нь бурхан болцсон дараа жил нь тэгээ одоо бас яг нөгөө аавынхаа юм зориулаад бас бүжиг. Аавдаа зориулж бүжигдэг лээ. Тэг өөрөө тэглээд тэгээд тэгээ ээж нь өөрөө бүжгийн багш хийд юм билээ шүү дээ. Тийм. Тэгээ ер нь ээж аав хоёрынхаа авьяасыг өвлөд авцсан. такси барьдаг байсан таксиг нээлтэн дээр нүгсэн л шүү дээ тий. Айгүй гоё ингээд айгүй төлөвөнд орж ирцгээдсэн. Бид нар нөгөө ард дуулсан учраас ард нь авцсан. Тэгээ нэг Улаанбаатар кампунд чинь нэг талигач маань өөрөө ажиллаж исэн. Тэгээ нэг яг тэр чинь нэг юм юутэй юм байна шүү дээ. Хэдэн километр яваад ингээд орлого морлого тушаагаад нэглээр тэр барьж исэн машин буцаад ирсэндээ өгөгдөх ёстой юм. Тэр чинь ингэсэн байлээ. Ер нь Улаанбаатар такси компани эхний 10 жолоочийн нэг юм билээ шүү дээ. Ер нь бол хамгийн анхны. Тийм. Тэгээд тэр нэг тодорхой хэмжээнд яваад тэр орлогоосоо тэдэнд хүргийн компанидаа өгсөөр байгаа нөгөө машина өөр дээрээ авах хэвээр. Тэгээ авцсан юм билээ. Өөр дээрээ уг нь бол үжээ авцсан. Гэхдээ гэр бүлтэй нөгөө тэр хоёр чинь нийлээд буцааж машинад нөгөө компанидаа тавиад зээл аваад тэр авсан зээлээрээ La Grande гэх тэр 4 замын тэнд паб караоке юу гэлээ тийм ажиллаулж исэн юм билээ л дээ. Тэгээ тэрийг ажиллаулж явах явцдаа нөгөө зээлсэн мөнгөө өгж амжаагүй дуусгаагүй байхдаа бурхан болцсон юм байлээ л дээ. Тэгээд энэ кинон яхав нээлтэн дээр нь Улаанбаатар такси компани яхав тэр өрийн цайруулаад үлдсэн тэр өрийн цайруулаад өгсөн юм билээ. Тэгээ бас юу асан юм бэл шүү дээ. Нөгөө хоёр өрөө байр өгсөн толгойд хоёр билүү төслийн хүрээнд баригдсан тэр байрнаасаа шинэ байрнаасаа бас Сайн киноноос хойш уу? киноны Өмнөхөн тий. Би ингээ яг бодож л байна л да. Тэр нөгөө урд нь бурхан болно гэж хэн итгэвдэ өөрийгөө ер нь бол тийм үстэй. Тэгээ тэр нэвтрүүлэгт ороод тэр олон хүн дундаас яг тэр хүн сонгогдоод тэр нэвтрүүлэгт ордог тий. Бас тэгээ оронготоо өөрийнх нь амьдралынхаа тухай сайхан дэлгэрэнгүй яриад өөр хүүхдтэй өөрийнхөө нөгөө ийм үн цэнтэй амьдарч ийн гэдгээ ингээд айгүй сайхан энгийн нэгэн жирийн нэгэн таксины жолооч ингээ яриад тэр нь арт түмэнд бас ингээ хөрцсөн байсан тий. Тэр ингээд гимгүү сайхан явж исэн буянтай хүний юу гэдэг бол тэгэл ар өнгөрсөн ч гэсэн ар гэрт нь ингээд ирдгэл юм байна гэдгийг л одоо бодож жишээ. Амьд байж байгаа дүрн телевизээр гараад хүмүүс үзсэн гарцсан тэр хүний ингээд одоо тий дуурайж гэх юм хаашаа. Тэрийг дүрсэлж
жүжиглэхэд аюу хэцүү байдаг уу ер нь? Гэхдээ ер нь хэцүү шүү дээ. Ер нь өөрөө жүжиглэл гэдэг өөрөө хэцүү зүйл шүү дээ. Тэгэнгүү тэрэн дээрээс нь ингээд одоо яг бодит байсан тэг хүмүүсийн танигдсан тэрийг илэрхийлнэ гэдэг бол бүр хэцүү. Бүр хэцүү ч юм байлээ. Гэхдээ яг нөө найруулагчтайгаа ярилцаад яасан бас нэг давууч гэдэг юм уу энэ халзан толгойч бас их ашигтай юм аа. Давсар ахсантай адилхан төрх адилхан юу байсан юм байна. Тэгээд дээрэс нь манай жавхаа чинь яг тэр гэргийтэн их төстэй шүү дээ. Тэр ингээд нэг адилхан зураг ингээд тавьчихсан байхгүй надад айгүй гоё. Тий адилхан. Ер нь битэрийг тийм их төсөөд ойролцоо болгож сонгосон байлаа. Тэгээд тэр утгаараа ч юм уу бас нэг давуу тал нь илэрхийлэхтэй. Тэгээ нөгөө амьд цэрүүн байсан ах хэд одоо холбоотой байгаа хүмүүс нь бас нэг зааж зөвлөө. За нэг иймэрхүү гэдэг шүү. Характер нэг иймэрхүү шүү. Гэт ингээд бас залруулаад явахлаар бас ч их хүмтэй. Энэ нэг сошиал дээр нэг юм бичсэн тий. Нэг хүн бас нөгөө талаар нөгөө нэг түрүү чи ярьдаг шиг чинь бас юм буруу өрөөсгөл ойлголттой, өрөөсгөл юм бодолтой хүмүүс бас байдаг. Тий. Над руу чинь хүртэл нэг чатаар нэг орж ирээд намайг алаад гарсан шүү дээ. Та нар хүний зовлонгоор жаргал хийж ин та нар болооч. Өнгөрсөн хүний яалаа. Тийм. Заавал ингээл бурхан болцсон тийм талигч болсон хүний юм ингээл яваа тэрийгээр мөнгө хийх гээл ингээд заваартаад байх юм даа. Чи одоо хөгжиж чи болооч гэх над руу сэтгэлээр би ингэж яагаад 3 цагтай нэг тийм текст бичсэн. Яагаад заавал тэр мөнгө олно гэж ингэж хараад. Тэр өнцгөөс нь хараад байгаа юм бэ. Бүр гайхчихж байгаа байхгүй. Яриач тийм мугой юм байхтай юм бэ. Харин ч миний бодлоор харин ч тухайн давсар хагсан маань өөрөө жүжигчин болох хүсэл эрмэлзэлтэй байсан. Ар гэрийн яах вэ? Амьдралын юунаас болоод сургуулиас жүжигчин болж чадаагүй. Тэгин гутаа би охиноо энэ яваа амьд яваа цагтаа би жүжигчин болгоно гэд ярьсан байгаа хөө өөрөө. Тэр чинь бас тэр хүний мөрөөдөл шүү дээ. Ингэснээрээ энэ кино гарснараа тэдгээр гэр бүлд яг орон байр байсан. Гэхдээ улсаас ийм улсын ийм хоёр өрөө байртай боллоо. Машиныг унжижсэн машин унах унаатай боллоо. Тийм үстэй чи өөр хүүхдүүд нь буйн ирж байгаа байхгүй юу? Гэдэг өнцгөөс нь яагаад харж болохгүй байгаа юм бэ? Яагаад заавал юмыг тэгж тавьшраа. Тийм би энэ постыг уншаад амар надад бас эмзэг санагдсан байхгүй юу? Түүний нөгөө яриад исэн материалын зүйл хөгжөөд байгаа тухайн асуудал байхгүй юу? Юу гэхээр нөгөө мөнгө хараад шүү дээ. Гэтэл цаана энэ хүмүүс ингэж одоо тэр чинь өвлийн хүйтэн зураг мураг аавсан та нар чинь би бас тэрийг мэдчихсэн нөгөө би хүртэл тэр хогийн зэг дээр очиж байгаа шүү дээ тий. Тэнд болоод юу хийсэн бэ гэхээр ингээд хүмүүс тэнд хөдөлмөрлж जैन хөлсөө гойжуулж байна гисэн мөртлөө тэр хүмүүсийн тэр гоё дурсамжийг сэргээж өгж जैन тий. Дандаа гоё сэтгэлийн тухай асуудал бас давхар явж байгаа байхгүй юу? Тэрийг харахгүй шүү дээ. Тэрийг л хэлсэн юм аа л да. За. Тэгээд юу яа? Та хэд штэ телевиз үзээд интернет дотор ороод яж зэ. Би гээл соло гэлзуул. Харин энэ нөгөө Wise руу орохсон танаа төлөөгүй орох. Wi-Fi-ных нь код гэж. Код нь юу юм? UD02DB3510FFT. Хүмүүс кодо нөгөө өөрийнхөө янз бүрийн нөгөө амархан юм хийчихдэг тийм мэдгүй. Би жоохон хэцүү юм дуртай хүн л дээ. За, сэтгийн фестер нэг юм байна. Энийг үзснүүд хоёр. За үзье. Наа. Та эмэгтэй хүний юуг нь төрүүлж хардаг вэ? Юуг нь төрүүлж хардаг ингээс хэл. Би бол нүдийн. За. Хардсан зүйлийг үсэн байж болно. Царай л биш. Царай. Юу нэр хөтөж. Царайг зарш. Гарын харт. Яг гарын харт гэхээр юу үзэж юм бэ? Ялцдаг. Хөгжмийн сургууль дотор байна тий. Тийм шиг. Сойс юм уу? Мэдлэг. Бүксээр хүүтэй. Бүкс. Цаатар гэлээс. Харагдах юм уу? Харагдахгүй тий. Эхлээд шууд бол төлөв байшин 10 мараа. Ямар санаа асуулттай. санаа асуултыг Мэдээж царайгаар нь харж хоол мэдгэж.
Чонта. Эмэгтэй хүний юуг нь хамгийн түрүүнд хардаг вэ? Эмэгтэй хүний гарыг төрүүлж хардаг шүү дээ. Нэг хөгжим. Тэгэхээр тийм байгаа зөв хүн өөрийнхөө юу хийдэг, ямар юм дуртай тэр чиглэлээрээ ингэж. Манай их чинь юу ангаах сурж байхдаа ингээд тариа сурж исэн гэж байгаа байхгүй. Тэгээд оюутан автобуснд гээд явжсэн чинь нэг ах хүн ингээд бариулнаас орцсон гэсэн чинь судсан гээл гүрийгээд амар ямар гоё судсаа тарж үзгээсээ явуулсан. Яг тэр шиг те бас хүмүүс тэгж бодлоо. Би бол хүний нүдийг за одоо чи Мэргэжилтэйгээр ойртол. Гэхдээ эмэгтэй биш, эрэгтэй хүний юуг нь хэлж чардыг. Эрэгтэй хүнийг хамгийн түрүүнд харагдаж байгаа юм чинь царайг нь л харна шүү дээ. Тэгээд утлыг нь хардаг. За. Яагаад гутна? Тэр чинь одоо юу гэдэг хүний нөгөө зам байдалч гэдэг юм уу? Бие авч явах одоо соёлч гэдэг юм уу? Тэр нь ихнээсээ харагддаг. Тэгсэн чинь хөдөө гол дээр хөл үцгээ явж ил явах. Москва мэдсэн дөрөв дээр гардаг шиг болгоо шүү дээ те. Гутлан уухай байх юм бол тэгэл тэр чигээр фянка. Тийм шүү дээ. Нүд За. харц штэ ерөөсөө. Тэ. Хүн ингээд хүнтэй ингээ ярихдаа хамгийн түрүүнд нүдрүүл харж ярьдаг штэ. Бид нар ер нь тийм үстэй. Тэгээд би бол нүд л хардаг. Бас өөр юм хардаг хүмүүс байж болно шүү дээ те. Хөл мөл хардаг хүмүүс байдаг штэ. Тэ. Саяны нөхөр шиг өгзөм харна гэж Өгцөг гэж штэ. Юу шууд өгзөг нь харах ямар амар юм. Сайн байна уу гэх. Хош энэ аягүй нэг тийм хөөх хэмжлэгийг саний үзсэн үү? Хүмүүс дээлэн өсөж байгаа дан айр гэр очиж байгаа дандаа бууз иддэг байна. Хүмүүс ингэ золхон тэгээ цагаан идээ засаад тэгээ ууц чамгийг иддэг. Даадгаа айрглоко хийжгөө. Тэр айр гэхийн хийж үж чинь чамд хийж үж гэнэ. Жоох тастай юу? Настай хүнийхээ гаранда залуу хүн гараа тавиад миндийн асуу. Мондөг шүү дээ. Одоо нэрэл тэгэндээ те хүүхдүүд цагаан сар гээл хамгийн түрүүнд бууз гээл. Хүүхдл юм да. Гэтэ энэ айгу мундаг биш те бас цагаан идэ ялгаа нь юу вэ гэсэн чинь зоологдог гэж цагаан идэ цаста бялуу иддэг үү цагаан идэ бууз идэх юм. Тэгээ хүүхдүүд мэдчихэв. Тий уламжлалт баяраа бас мэдэж штэ. Намайг Батсан байх үед ч юм бол ерөөсөө ингээл 13 дэсэн баг юунд дэсэн баг 3 дугаар хороолд 13 аав ирэн дэсэн. Тэгэл орсны хүүхдүүд нь ингээл шиний нэгний оройхон ингээл бүгдээрээ цуглаж байгаа л 9 давхраас хахгүй бол доошоо хийх гэх дизайн буудаг байсан шүү дээ. Тэгээ айлууд нь тэгээ танихгүй ч гэсэн юм байхгүй дээ. Ороод айл эсэл орой авах чинь ингээл өөрөө нэг төдөлгт мэлэгтэй ингээд үгээд ороод. Намайг жоохон байхад л цагаан сар гэд тэгэхээр надад тэр нөгөө айл ороо явах нь айгу гой санагддаг байсан шүү дээ. Айлд ороод тэр нөгөө юм мэдэж уух нь сонирм биш. Гарахад өгдөг бэлгийн амар гоё гэдэг. Жоохон хүүхдүүдэд тэгж сэтгхүүд нь буудаг юм болов. Эсвэл би ганцаар тийм болов. Үгүй л дээ. Манайхаа. Ой. Цагаан сарын тухай ярьж байгаа юм уу? Тий. Юу гоё. Ямар хоол хийж аа? Би янзын хоол хийнэ. Ер нь бол нэг тийм боорширхуу заяа. Гэхдээ та нар өөрснөө нэрийг нөгөөрөө за. За нэргүй үү? Бооршир шууд хэлцгээр чухам. Тайдад тэр нь тэгж харагдах юм уу гүү юм уу гэдэггүй шүү. Чумбарш гэх нэр гэж байна. Та энийг үзлээ. Та тарихаас айдаг гэсэн. Энэ бичлэг. Сүртэй. Үхлээ штэ. Комбитэ байж. Ямар бааштай би тарцноо. Үхлээ. Юу сүртэй юм.
Хангаа шиг том биетэй амт дэж шин. Фаслын тариулууд бүр өгөх нэ. Dur гүрчлээ. Чи тарианы сайхан уу? Би лагайгүй. Яадаг. Та хоёр ч бол төрөөд үзсэн их болцсон хүмүүс гэж гайгүй. Тийм. Тариулж мариулал амар. Хамгийн Шалчсан ийм юм гаргалаар уур инээхий байх гэсэн чи сүүл рүүгээ бүр дургуй урчлээ. Таны чи жоо инээх байх гэж Тэгээд эрсчлүүр нь юм бааштай. Тийм. Гэхдээ магадгүй л дээ гэхдээ арайч зориуд тэгж харагдаж бичигдэж яс болох юм тийгүй юу? Нууц Тарай идэгүүл жишээлбэл ингэхгүй юу? Гүү. Зүгээр тариулж байгаа. тэгэл Би ч өөртөө тариач. юм чин тариулж таарш. Би бас жоохон ингээл хамраа заримдаа шуухтнаад муухтнаад ингээл тарихын улдахгүй юм өөрөө ч цаг нь болцсон байдаг. Өө чи. Судас тариагч бол арай барахгүй л хэл та. Тэгтэл энэ булчин тариа чинь нөгөө нэг цагийн давтамжтай тариад ирэхлээр сүлд өвддөг шүү. Өвдөлт бэрсүүтчлэр өвдөлт. Гэтэ арайч тийм ингэж шамшигнаад ах юм. Ямар хэрэг байна энэ чинь. Чиргүү үйлчлүүлэх цаашаа тий. Тэгтээ нэг ой тэр гэлдэгдээ тий. бас нөгөө хит метр хүмүүс байдаг шүү. Жохон байхдаа одоо жишээлбэл тариа илгээл тэр тухайн үед нь тэр амар өвдөөл сэтгүүд нь ингээд суудсан байж болно шүү дээ. Яг тэрүүгээрээ ингээл хүлээж аваад байж болно шүү дээ. Энийг зөв талаас нь харъя л та. Жохон байхдаа яг өөр юуг тэгвэл хамгийн гой хүлээж авч тий. Тогтоож авч ч гэдэг юм. Одоо хүртэл тээж явдаг юм. Тариа үзэж явах чи юу яриад байгаа. Өөр Энэ нэг солгоо юм чорж ирээд. Энэ тариага тари. За тариа тарьсан чи яасан гэдэг. Энд тэнийг болчих. Боос хөөш хайцаа болчихсон шүү дээ. Байцаа заавал биш үстэй. юу яриад. Бадай мас байна нэр. Одоо ингээ харахаар оо яана ий боос гэдэг гэж хэлмээр болчиход байгаа. За одоо яа тохиогоо хийш. За нэг ийм л тоогоочинд ирчээд байна да илүү тий. Эрж яваа цагийнхэн дэлгэн савдан хотлолнороо жарган цангин суухын хүчрийг уухан үзвээс цаг цагийн орчинд турах тусаар Монголын хон өвих түүх соёлыг өвгөөс цэцэгт эцгээс хүүд удмаас судамд баримтагтай судрабит уламжлуулан үлдээсэн ухаант дээдсийн далайны тухайн оршмуу дэлхийг дайлах Монгол брэнд нүүдэл бууз. Энэ дээр нэг юм байгаа байхгүй. Гэрийн хамаг баримтыг би хамт бүртгүүлдэг. Буцаалт үнэн болж таарсан чинь энд ноогдол ашигт нэгсэн улс алхнаа гэж. тэгэн штэ. Гэрийг нэгээд за нөтийн буцаалт оржээ. Үүгээрээ Дубай илчээд ирлээ даа гин. Яа. Та нар яасан нөтийн буцаан олголтоор юу болов? Би авсан. Бүртгүүлсэн. Гэр бүлээрээ яг нэг Бас яг энэ шиг юм болсноо бүгдийг цуглуулж хамж авч бүртгүүлээд тэгээ мөнгө орсон чинь хүмүүс нэгсэн мөнгө. хүмүүс гэж гэр бүлээрээ гуруулах наа гэдэг юм чи манай охин жоохон манай нөхөр бүртгүүлээд би юу өгчөөд идэв. Баримтыг өгчөөд. Тэгээд нэхээгүй би бол би ямар. За бас нэг юм байна. Өнөөдрөөс иргэд нэг зүйлийг ухаарч байна. Ий баримт өгдөггүй газраар үйлчлүүлэхгүй болж байх шиг байна. Ингээд 70 эдийн засаг баяртай боллоо гэж байна. Нэрээ баримт өгдөггүй газрууд жоохон юу гэдэг тий? Тэртэй гэдэг тий. Тэгээд эн чинь бас нэг талаар бас нөгөө татварын асуудал гарч ирж байгаа тий. Тий. Тэгэхээр нөгөө нэг нууцлж исэн байгууллагууд ч илэрнэ гэсэн үстэй. Ер нь өгж явах хэрэгтэй ард иргэд ч гэсэн бүгдээрээ өөрчлөх хэрэгтэй. Ажнаа Бат Эрдэнэ засгийн газарт гадаад өрөө төлөхөд нэмэр болж байгаагаа зарлан хувьяасаа 30 саяыг хандуулахар болов. Урдталтай юм долларын тэмдэгтэй байгаа байхгүй. Гэхдээ энэ 30 мянган доллар хавцаа байж магадгүй байх. Хантиас 30 сая доллар. Арай л чанга тий. Нэг хүн. За 30 саяыг хандуулахар боллоо гэж юм заяа. За доотлолтод гэсэн чинь 580 сая долларын өр төлөхөд зориулж дэлгэр сайхан гишүүн хувьяасаа 100 сая төгрөг улсад хандуулахаа мэдгдлээ. Дэм дэмэндээ дээс ирчэндэ гэсэн байна. Энэ үр ширний талаар та нар юу гэж бодож байна? За тэгээд нөгөө нэг манай улс ч одоо нөгөө өртөө штэ 580 сая доллар. Тэр ч одоо буцаагаад төлөх одоо юу нь болцсон байхгүй хуцаа нь болцсон. Тэгээ одоо ингээд ард иргэдээс нэг тийм хандив цуглуулах тийм хөдөлгөөн болоод байгаа штэ. Та хоёр юу гэж бодож байна? Тэгэл ард иргэдээр нийлээд өөрөө төлөөлгээд байгаа.
Гэхдээ тэр өрийг ер нь ард ирэг дээр аваад идсэн юм уу? Одоо зарим нэг нь бол Тэрийг бас тэгж байна гэж үзээд байна. Тийм ойлголт төрүүлсэн болохоос биш. Ер нь бол тэр өрийг бол энэ Монголд байгаа одоо монополдж байгаа гэдэг юм уу том компаниуд нь одоо зээлээд авсан юм шүү. Яг нэт дээр юм дээр бас фейс дээр явжсэн нэг юуг уншаад би бол тэгж утсан нэрэ гэж бас нэг бодогдсон нэг юм байсан байхгүй юу. Тэрний юу гэхлээр юу гэдгийг хамаг одоо газар шороо мороо хамаг юмыг идж хайчаад самарч хайчаад тэнгуүтээ одоо ард иргэдийнхээ хадгаламж руу халдаж байна гэсэн нэг тийм юм явж байгаа нэг хүн бичсэн байсан байхгүй. Тэнгуут бас тэгж бодогдох шиг тий. Хэрвээ үнэхээр л өнкөтэй арчаатай сайхан төрөв байсан бол өстө хамаг байдгаа өгөөл хүн шүү дээ. Нэг харамчийнхны дүүл байдаг шүү. Тий. Бүх юмаа зөрүүлээд өгч одоо бэлэн шүү дээ. Тэгтэл одоо яг тийм итгэл даахаар байна уу? Тэгэхээр нэг гомдмор. Ард иргэдийн төлөө үйл ажиллагаа эрхлээд тэр нь бодтоор харагдсан байсан бол бас төлцөө л та чинь тийм төлцөөл явна шүү дээ. Хин ч гэсэн. Манай ач хоёр. За. Манай цаатлынх нь болохоор манай гэр Ээж тэгээд өстэй. Дундах юм байна. Юм лагцсан юм. Энэ болохоор жишээлбэл одоо Оросын театрт Оросын одоо нөгөө Римский-Корсаковын нэрэмжит консерваторч хажуудаа Римский-Корсаковын нэрэмжит театрт байхгүй. Тэгээ тэр одоо сурж байгаа болоод төгссөн хүмүүс ингээд нэгдэж нийлээд ажилладаг тийм. Тэр тэнд нөгөө нэг дуурт тоглож байсан байхгүй. Энэ нөгөө юуны кино нээлтэн дээр уйлцсан байгаа шүү дээ. Ард нь манай найруулагч цооцсон байх шиг баха хүмүүсийн дэргэд уйлаад байна гоос. Чамаг нөгөө кинон дээр тоглоод тэгээ фэйсбુક дээр нэг арх утсан юм уу тэр зураг тавьсан байсан чинь хүмүүс их гайхсан шүү дээ. Байхгүй байжсэн аа ирээд кинон тоглосноо тэгээ тэр арх уусан зураг тавьсан чинь өө эн чинь нэг хэсэг байхгүй болсон юм чи арх нөгөө тэрийг студид дуу хичээлэх гээд байжгаад тэгээ би нөө гараад бицгач юу яах гэж гарсан байхгүй. Тэгсэн чинь болроогоос энэ тэгээд энэ нөгөө уугаад байгаа гэсэн үс үлээ. Бараг энтэй тэг зүгээр уран бүтээлээ гэсэн юм ярьсан шүү дээ. Энэ нөгөө амар зурагч юм шүү дээ. Энэ нөгөө архичин болсон гэж ярьдаг цаа. Бас жаахан тийм. Харахаас амар авсан байх нөгөө хогийн цэгмэн дээр тийм. Жахаа чинь бас нэг юм гидсэн одоо кинон дээр орж ирсэн шүү дээ. Нэг жирэмсэн болцсон байх үеийн зураг байхгүй. Тэгж байгаа битээр нэг гар утсан дээр зураг авахгүй болохгүй юу заавал ийм чинь зүдээсэн битээр гэсэн. Одоо шуудахгүй төрлөөдөө гэх нэг пост тэгэл оруулсан байхгүй доор нь хизээ суудсан яа чи ийцэн салцсан юм уу ихнэрээс юм хизээ ингэж юу яа чи ийч юм уу бож ийм явста сайхан гэргүүлээ над жаргал байсан. За энэ цэгт явсан юм уу? яав шүү дээ тэгэл. Их юм ээжээ. За энэ нөгөө нэг энэ бас гэхдээ яагаад ч юм бэ зүгээр тэг санагдаад байдаг аюу гоё. Яагаад гэх юм бол бүгд ингээд дуусаал те дуур одоо надад уул бичлэг нь байгаа л да дараа үзээрэй за бүгд ингээд урагшаа болоод яслал ингээд те тэгэхээр ингээд нөө зэрэг ленски гэж хашгирах болоос хамгийн гоё мэдрэмж. Тэгээ би яг энд нөгөө бас л тэгэл анхны юм чинь гоё шүү дээ. Би яг л ийм болох гэж ийм олон жил сурсан юм байна гэж дотор бодоод яг тэр айгуу гоё тэр мэрэгжилтэй хамгийн хайртай байсан момент бол энэ байсан. Энэ айгуу хөөрхөн зураг шүү дээ. Энэ би. Манай дүү ээж ингэсэн байгаа. Ах эгч дүү дөрүлээ. Одоо ингээ хатад баг анхудаа ирж үзсэн. Ийм зураг айл болгоно гэдэг тий. Дээр нь энд нэг хоёр машин байдаг тий. Улаан шар ногоо ч үлээ. Тий нэг бамбар штэ. Тий нэг шар бамбараас тавирчин тий. Тэгээ яг байж л байгаа юм л та. Багшид анхны нөө хоёр дахь номоо авчиж үзүүлж байна. Гэрт нь.
Багш намайг ингээ зураг авахулсан чи арай. Энэ тэгтээ энэ хүн амьтанд үзүүлэхгүй үстэй чи гэдэг. Сний бүр зурагтаар гаргачлаа. Амар сони юм сонсгохоо. За. Одоо энэ саяны нэг тэр шар нөгөө нэг юм хувцтай штэ. Тэр үе доолжсэн зураг бичлэг байхгүй. Бүр 2 настайгийнхаа энэ ай маяа алдахгүй янз янз болж байна. За тэгээ хэдүүл одоо хоолндоо ерөөхдөө орё да тий. Хоол болцсон баха. Манай жахаа ер нь дуулдаг. Өш би энэ ондгоо ярьж их үү? За тий. Угаа. Зурагтаар нэг ярьсан. Биднес чинь нэг үе оюутнууд байхгүй. Яг би жоохон хөгшөө орсон оюутан л да. Энэ манай одоо дотлын дот орсон байхгүй. Тэгээд соёлын сургуульд орж ирээд гисэн. Нэг юм гашгиччин чанга голоотой нэг охин орж ирээд яг шалгалтан дээр нэг сонин дуудуулсан. Гэсэн нэг тийм шуум тарахгүй. Хий гэсэн. Конкурсн дээр Энэ охин гэсэн юм бандаас охин явж байна. Ямар дуудуулсан гэж. Ямар даа. Чихэр тайзаар маг гэдэг тоо. Конкурс. Гэдэг урталт ингээд гавьяа жижигч юм үжигсэн ингээд ардын мардын хүмүүсээ суугаад шалгаж байгаас тэгэхэд энэ тооцоож баг. Чихэр тайзаар маг гэдэг. Одоо хүмүүс ч бол уг нь бол тай ингээд лаг нутаг усны тухай дуу муу тай. Ардын дуу. Тий ардын дуу муу гэж дуулдаг байхад энэ хүн зүгээр чихэр тайзаар маг гэж орлоо. Тэгээд тайзыг ядж байгаа тэр манай оюутан театрыг даригт чанга орлоод гараад. Тэр чинь ингэсэн байхгүй юу? Жүжигчнээ ингээд конкурс өгөхөд ерөөсөө ингээд дуу шүлэг бүжиг гэдэг бүх юм шалгадсан шүү дээ. Тэгин гот ч нөгөө ихэнх хүүхдүүд чинь дандаа юм ардын дуу ч юм уу одоо тийм мундаг дуунууд дандаа бэлдэж ордог. Тэгээ яг тэрэн шиг би бэлдсэн. Уг нь буулгарио гөлмөө гэх тэр дууг чинь бэлдэж ороод тайзан дээр гараад ингээд зогсон чинь мартцсан байхгүй юу? Тэгээ мартцсан чинь яах вэ гэж бодсон чинь надад ердөө бүтэн мэддэг дуу байгаагүй байхгүй яг үнэндээ. Бүтэн дуу ерөөсөө байхгүй дандаа тал мэддэг. Тийм гот нь бүтэн дуу болох ёстой гэж ойлгоцсон байгаа шүү дээ би чинь. Тийм гот нь яг орж ирсэн надад ганцхан бүтэн дуу чиг юутай ярьсан. Тэгэл би тэгээ айсан ч байхгүй зүгээр ганц мэдгээл дуулчих гээл дуулсан байхгүй юу. За хоол нь юу болж байна? Тэр гэж би. Өсвөл. За тэр сайдаар. Чи нэр гой тоглоод яагаад? Quando non sami ancora Non dice che l'ignora il mio destino così guardiamo la salata sai За манай хоол болсон шүү. Оо за. За. Амт ямар болсныг бол би сайн мэдэхгүй байна. Гэхдээ айгу хаа. Уран бүтээлч найз нартайгаа бас сайхан байж хамтдаа цагийг сайхан өнгөрүүллээ. Та бүхнийхээ уран бүтээлд өндөр амжилт хүсье. Баяртай гэх үед лээ. За баярлалаа. Баяртай. Цэрэн чүнстэй хамт байсан баярлаа.